За сайн байна уу таны өдрийн амгалан айлтгая. Тэгээд улс орны хөгжлийн үндэс бол боловсрол. За энэ салбарт хийх шинжилгээг хөнгөн хуумгай, яаруу сандруу, одоо PR байдлаар бол ерөөс хийж болохгүй. Судалгаатай эрен бичигчтэй нихур нимба хийх учиртай. За тэгээ ингээд 27 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан асуудалтай холбогдуулж 3 асуулт байна. Нэгдүгürt би одоо байнга л ярьж байгаа сургуулийн хүртээмж багшийн хомсдол яриад байгаа. Энд яагаад яриад байгаа вэ гэвэл энэ маань үндсэн суурь нөхцөл нь учраас энийг бид нар хийхгүйгээр цаашаа ямар ч шинжил байхгүй. Өнөөдрийн байдлаар бид нар одоо яам маань бол судалгаагүй эхлүүлээд байна уу? Энд би санаа зовж байна. Тэгээ их хөвгдөл ашиглаж байгаа гэх боловч тэр нэг зөрүүтэй алдаатай байна. 40-оос дээш хүүхдэд бүлэгт сурч байгаа 210 мянган хүүхд 29%-тэй. За 150-аас 500% таацсан хэтэрсэн сургуульд 380 мянган хүүхд буюу нэг 50% сураад байгаа юм. Тэгэхээр энд хүүхдийн эрх бол маш их ноцтой зөрчигдөж байна. Тэгэхээр 108 сургууль 95 цэцэрлэгийг шинээр барья гэдэг одоо Лувсан жамц гişүүн бид хэд ингээд төлөвлөгөө гаргаад ингээд явсан. Тэгээ энэ төлөвлөлт их алдагдсан байдалтай орж ирсэн. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлтөө зээлт бол зориултын бусаар орж ирж байна. Энийг бас асуух гэсэн танаас багш одоо хангалттай болсон 85% мэрэгжлийн багшаар хангагдсан багын багш бараг ихтнийгээд 6300 багшийн хомсдол байгаа. Би ийм тооцоог хийчихэд байгаа. Тэгэхээр энэ төлөвлөгөө нэг ч төгрөг одоо багшийн хомсдол зарцуулахгүй байна. Тэгээ нэг багш нэг компьютергээ хэмэл оюун гэдэг ийм захим шилжилтэнд орох зүйл дээр их бид нар энэ төлөвлөлт гаргажээ. Энэ дээр одоо 810 тэрбум төгрөг зарцуулж байгаа. Яам өөрөө хүртэл хорон бүхий үйлдвэр барьна гэдэг. Гэтэл дэлхийн нийтээрээ энэ захим шилжилтээс татгалзаад байгаа. За нэг аймагт нэг Кембриж сургууль гэсэн миний 3 дахь асуулт. Тэгээ Кембрижийн 3 сургууль байгаа. Тэгээ энэ маань 1.5 багш нь 50% нэмэгдэлтэй хувьсах зардал нь 3 дахин их ийм ялгарлыг төр өөрөө ингэ санаа. Ерхий сайд хариулъя. За Галуудрах гишүүн бүлэг дээр танилцуулж ирсэн 2030 он хүртэл бол нийт 108 сургууль 95 цэцэрлэгийг барих өргөдөх шаардлагатай гэсэн тооцооллыг бол та их хөгжил төр суурилаа гаргаж үзүүлсэн. За би энэ зарчмыг бол ерхий сайд барьж ажилланаа. За энэ жил бол улсын хэмжээнд нийт орон нутгийн төсөв болоод улсын төсөв гадны зээл тусламжаар нийт 53 сургууль 33 цэцэрлэг ашиглалтанд орно. За Азийн хөгжлийн банкны болон Дэлхийн банкны хөнгөлөлтөө зээлээр 33 цэцэрлэг сургууль, Дэлхийн банкныгаар нь бол 43 сургууль, нийслэл орон нутгийн төсвөр бол 18 сургууль цэцэрлэг. Энэ 30% хүртэл зорилтонд хүрэхийн тулд орно гэсэн. Тэр цахимжилтын асуудал юу юм бэ гэхээр ер нь бол нөгөө гэртээ ойрхон сургууль бол хамгийн сайн сургууль гэдэг зарчим буюу анги дүүргэлт их өндөр байхаар заавал туслах багшгүй болохоор хүүхэд болгонд мэдлэг очих хүрэхгүй байна. Тийм учраас бол энэ хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр илүү ажиллая гэдэг зорилгыг бол агуулж байгаа. Тэр хүрээндээ энэ Google Chrome-ийн ноутбукийг бид нөгөө сургуулиуд дээр ширээ болгон дээр хүүхэд болгоны ширээн дээр тавиад үүгээрээ дамжуулаад энэ боловсролын яамны хэрэгжүүлж байгаа одоо мэдлээ одоо тэр персон энтер гэдэг хөтөлбөрүүдийг Google-ээр нь дамжуулаад клаудаар ингээд мэдээллийг нөгөө явбал хөдөө орон нутагт ч гэсэн суманд ч гэсэн хүүхдүүд тэр мэдээллийг авах болцоог бүрдүүлье гэж зорьсон. Энийг бол одоо хөгжлийн банкнаас бид нөгөө лизингийн зарчмаар хүүхэд болгоныг хүргэх гэж. Тэр угсрах үйлдвэр барих асуудал бол үнийг бууруулах гэж байгаа зорилготой. Төр бол огт тийм үйлдвэр барихгүй. Google Chrome-ийн ноутбукийг бол тэр угсрах үйлдвэрийг бол гадны талынхаа өөрсдөө угсрах үйлдвэрээр барья гэдэг саналуудыг бол хэлж байгаа. Тэгээ нэг ч гэсэн угсрах үйлдвэр байж ажлын байрыг нэмэгдүүлэх сайн төсөл одоо болно гэж бас итгэлтэй байгаа. Тэрээс төр барихгүй. За Галуудрах гишүүнд 1 минут. Тэгэхээр тэр Кембрижийн сургуулийн хувьд ч гэсэн үзэхэд бид нар одоо туршаад хэрэгжүүлээд олон жил болсон. Тэгвэл энэ одоо дотооддоо нутагшсан байж байгаа энэ нэмийг заавал бид нар энэ гадаадаас өндөр төлбөр төвжийн төсөл хөтөлбөрүүд аваад ах хэрэг байна. Өнөөдөр Монгол нутагт суурьшсан багш эрдэмтдийнхаа этгээд энийгээ дэлгэрүүлж явах энэ арга хэмжээ. Нөгөө талаас энэ хийж байгаа энэ шилжилтүүд ерөөсөө одоо компьютер та авал гэж байна. Тэгээ эн чинь 3 жилийн дараа ахаад бас солигдох ёстой. Тэгэхээр энэ төрийн хэмнэлтийн хуулийн үзэл санаан ч гэсэн хэд тийм үргэлгэн байдлаар юм сонголтгүй тулгаж байгаа хэлбэр ажиглагддаг байгаа. Тэгээ гол нь бол одоо хүртээмж очиг багшийн дутагдал цалин хангамж ачаал сурах хүчиг зэрэг ийм санхүүгийн ач холбогдолтой маш үндсэн зүйлүүд байгаа юм руугаа бид нар эренбэлж эднэртээ нэг номер тавьж явах ёстой. Энэ дээр бид нар одоо хамтдаа анхаарад
Тэгэл боловсролын салбараа чанартай сургалт өгж ижил Монгол улс өгж байна. Энэ бол ядуурлаас гарахч хамгийн ганц гол гарц гэдэгтээ бид нэр бүрээ итгэх ёстой гэдгийг л хэлье. За ерхэд зайд хариулъя. Энэ Google-ийн өгсөр үйлдвэр барина гэдэг бол гадны хөрөнгө оруулагч нар өөрсдөө хөсөлтөд аваад үйлдвэр байгуулвал өртгөн буурна гэдэг бол маш сайн жишг шүү дээ. Төв Азийн Монголыг сонирхоод Google өгсөр үйлдвэрээ барина гэвэл энэ Google-ийн анх салбарыг цахим хөгжлийн сайд байхдаа бас анх энэ салбарыг нь байгуулж одоо мянган төгсөгч бэлтжиж байгаа юм. Тэгэхээр энэ бол сайн буюу аслагдсан аймаг орон нутагт тэр Google-ийн Chrome тавиад мэдээлэл аваасаа л гэж би үзэж байгаа. Кембрижийн хөтөлбөр гэдэг бол Кембрижтэй биш ээ. Дэлхийд даяар IGCSE, A-level, AS level-ийн хөтөлбөрийг явуулдаг Кембриж шиг олон одоо тийм professional body гэж нэрлэдэг байдаг. Эдгээр нэг нь л Кембриж. Тэгэхээр тэр хөтөлбөрийг явуулах эрхийг аваад энд явуулж ивэл ядаж төгсөөд нөгөө нэг хүн тэтгэлэг авах, гадаад дотоодд сурах боломж нь бас малчин ардын хүүхдүүдэд ч гэсэн бий болоосоо. За Монгол Ардын намын бүлгийн цаг дууслаа. За цөөнхийн